Дараагийн мэдээ. За энэ зун нийслэлийн төв рүү чиглэсэн гол замуудыг бүрэн болон хэсэгчлэн хаахаар болж байна. Тодруулах юм бол 25 дугаар Эмийн сангийн уулзуураас Сапоро, за зүүн дөрвөн замаас офицер хүртэлх гол замуудыг засварлахаар болсон байна. Замцрын ажлууд эх 7 хоногоос эхлэх юм байна. Энэ онд 42 тэрбум төгрөгөөр 8 байршил авто замыг шинжлэх ажлууд хийгдэх юм а. Үүнд хөдөлгөөний эрчимтэй гол замууд багтжээ. Тодорхойлбол 25 дугаар Эмийн сангаас Сапорогийн уулзуур мөн 10 дугаар хорооллын авто замыг бүрэн шинжлэхээр тусгасан гэдгийг албаныхан хэллээ. Энэ ажил дуусах хүртэл хорооллын эцэс гэмтлийн эмнэлгийн авто замуудын ачаалал огцом нэмэгдэнэ гэсэн үг юм. Мөн зүүн чиглэлд зүүн дөрвөн замаас офицеруудын ордон хүртэлх авто замыг засварлахаар төлөвлөсөн байгаа юм. Энэ тохиолдолд Сансрын торгоос цай зах хүртэлх авто зам гол ачааллыг авахар байна. Шинээр баригдаж байгаа замуудаас хамгийн гол нөлөө үзүүлэх зам бол Ардаа Ившийн өргөнчлөнөөс Содор орлын уулзуур хүртэлх автсан байгаа. Гэмтлийн эмнэлгээс Содор орол хүртэл тавьж байгаа 6 ягны шинэ барилгын ажиллагаа Зайсангийн гүүрийн одоо дуусгуур ажил байна. Энэ одоо 6 сарын 30-нд багтааж ерөнхийдөө дуусгахаар бэлтгэл ажил хангалтад ажил нь үргэлжлээ явж байна. Геологийн төв лабораториос Сапорогийн уулзуур хүртэл эдгээр байршил дээр болохоор одоо яг Жакигаас хийсэн судалгаагаар ч харагдж байхад бол хамгийн их төвжирэл үүсдэг байсан цэгүүд гэх юм бол яг энэ геологийн лабораториос Сапорогоос эхлээд 25 дугаар Эмийн сан хүртэл чимээш бол төвжирэл нь бол эрс багасдаг. Тэгэхээр энэ дээр ганц буудлын нэг нь үүсчихсэн. Тэгэхээр нөгөө их тойрон маань үргэлжлээд явж байгаа параллел явах хуваалцах гол гудамж зам байхгүйсэн. Тэгэхээр энэ маань үргэлжлээд одоо 8 сарын 31 зам бол төвжирэл дээр бол 4.8% нөлөөлөхөр тооцоолол бол симуляцийн гарсан байна. Дээрх гол гудамж замуудын засварын ажил эх 7 хоногоос эхэлнэ. Ингэхдээ 9 дугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Хэрвээ дээрх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж дуусвал авто замын төгсрөл 9.7%-аар буурна гэж тооцоолжээ. За 26 он дээр бол бид бүхэн судалгаа гаргаад 26 он гэхэд ямар үр дүн гарах вэ гэхэд бол 9.7% буурахаар бол төлөвлөгөө гарч байгаа. За туулын хурдны зам буурахад бол 13.5% буурна гэдэг симуляцийн гарцсан байгаа. Тэгээ энэ дээрээ бол 2027 оны 4-р сарын буюу 6 сар гэтэл ерөнхийдөө ашиглалтанд оруулах төлөвлөлтөд ажиллаж байна. За тойрог зам маань бол маш яг гэр хорооллын дунд орчим гол хөдөлгөөнүүдийг авах чиглэл дээр явж байгаа. 12 огтлцлаар ерөнхийдөө бол төлөвлөж байна. Одоо олон түвшний огтлцол гарахаар тэгэхээр эдгээр байршлууд орсон тохиолдолд бол тойрог зам бол маш нөлөө өндөртэй байгаа учраас нийлээд бол 50 гаруй буурахаар бол төлөвлөж байгаа. Харин он дамжин хэрэгжиж хүлээлт үүсгэж байгаа гэмтлийн эмнэлгийг содон хороололтой холбосон 6 ягны авто замыг 8 дугаар сард ашиглалтанд оруулах юм. Ингэснээр инх 50-ны өргөн чөлөө орчмын авто замын ачаалал 50% буурна гэж тооцоолсон. Мөн Улаанбаатар хотын хамгийн анхны экспресс авто зам болох туулын хурдны замын ажлыг 4-р сард эхлүүлэх бөгөөд 2027 онд дуусгахаар төлөвлөсөн. Энэхүү авто зам ашиглалтанд орсноор тойрог авто замуудын ачаалал эрс багасна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаамаа.